За Nike болон Jordan брендийн пүүсний нэр эсвэл хайрцагын дээр нь EP эсвэл PF гэсэн үсгийн товчлол байдаг. За энэ нь яг юуг илэрхийлж байгааг товчхоноор тайлбарлая. За Nike-ийн EP буюу Engineered Performance гэсэн үгний товчлолыг ашигладаг бол Jordan брэнд нь PF нь Performance Fit гэсэн үгний товчлол юм аа. За энэ хоёр нь бол ерөнхийдөө адилхан утгатай. Ийм үсэг орсон байх юм бол за тэр пүүс нь гадна нь бол арай илүү сайжруулсан эрдзэнээр хийгдэж өгсөн арай илүү өргөн хөлбөр нь гэж ойлгоход болно. Энэ хөлбөрийг бол ерөнхийдөө Азийн орнуудад гардаг хөлбөрч гэж ярьдаг. Яагаад гэхээр Аз хүмүүс нь өргөн үлдтэй. За бас гадна талбай тоглох нь хэлбэг байдаг учраас. За хуучин бол зөвхөн гадна уулыг хатуу эрдзэнээр хийгээд X эсвэл XDR гэсэн гэж шошгоо дээр нь бичдэг байсан бол тэр нь болоод EP буюу PF гэсэн нэршлиг ашиглах болсон. За энэ зурган дээр тайлбарлах юм. За жишээ болгож энэ Tatum 1-ийн зургийг тайлбарлах юм бол за энгийн хөлбөр нь болохоор улдынх нь материал нь арай өөр. EP PF хөлбөр нь болохоор бас арай өөр байгааг харж болно.